Библийн Эфес 6 дугаар бүлгийн 12-оос 18 хүртэл бичигдсэн энэ сэдвээс бүгдээрээ харах болно. Тэгээ энэ дээр бидний хамтдаа үзэх зүйл бол сүнслэг энэ харанхуй хүчний эсрэг хэрхэн тулдах тухай бид нар хамтдаа үзэж байгаамаа. За хамтдаа уншия. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид эрх мэдэл энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг үлээ. Тиймээс бүхнийг хийсний дараа бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн зэвсгийг ав. Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж зөвхт байдлын хуйгийг өмсөд амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулгыг болон сүнсний сэлэм буюу Бурхны үгийг ав. Сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого гуйлтаараа сэргэг бай гэж хэлсэн байна. Тэгээ энэ дээр хэлэгдсэн зүйлсүүдийн тухай бүгдээр хамтдаа задлаад үзэх болно. Өнөөдөр бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа. Тэгээ бид нар энэ дэлхий дээр амьдрахдаа бидний амьдралын өдөр болгон цаг мөч болгон сүнслэг тулаан дотор явдаг. Тэм учраас бидэнд үл үзэгдэх ертөнцийн болон үзэгдэх ертөнцийн бид нар аль алинд нь харьяалагдаж, хамаарагдаж, нөлөөлөгдөж байдаг. Заримдаа бидний мэдхгүй оюун санаа, шинжлэх ухаанаас давсан зүйлтэй бид нар тулгарч учирж яадаг. Юу хийхээ яаж үүнийг давж гарахаа мэддэггүй. Харин Библи бидэнд маш бодиттой энэ бүхнийг зааж өгдөг. Энэ захирагчид эрх мэдэл харанхуй ертөнцийн хүч гэдэг нь юун тухай хэлж байгаа вэ гэвэл ямар нэгэн эрх мэдэлтэй хүний тухай биш. Бид нар хотын дарга ч юм уу, эсвэл энэ төр засаг барьж байгаа хүмүүсийнхаа эсрэг дээд удирдлага эрх мэдлийнхаа эсрэг биш ээ. Бид нар тэдний төлөө тэмцэлддэггүй, тэдний эсрэг тэмцэлддэггүй. Харин бид нар тэдний төлөө байдаг, тэднийг ерөөдөг. Библи бидэнд тэдэнд захирагдахыг заадаг. Харин энд хэлэгдсэн энэ захирагчид эрх мэдэл гэдэг нь харанхуй хүчний тухай ярьж байгаа. Аливаа гэр бүл, улс үндэстэн, хувь хүний амьдрал, зүрх сэтгэлд боолчилж байгаа, захирч байгаа харанхуй хүчний муу сүнснүүд байдаг. Тэгээ монголчууд үүнийг чөтгөр гэж хэлдэг, янз бүрээр дууддаг. Библиэлд энэ бүхнийг бол захирагчид юм уу, эрх мэдэлтнүүд юм уу, эсвэл сатан, диавол янз бүрийн байдлаар мөн тэр бузар сүнснүүдийн хийж байгаа ажил зан чанараар нь нэрлэдэг. Худалч хулгайч сүнснүүд байдаг, бузар сүнснүүд байдаг. Эдгээр нь бүгдээрээ л гэр бүл юм уу, хувь хүмүүсийг дарамтлж эцсийн эцэс тэдний амар тайван баяр баясгалан хүмүүсийн бие бинийгээ хайрлах хайрыг хулгайлж, салгаж, сүрүүлж устгахын тулд л ажилдаг энэ харанхуй хүчнүүд байдаг. Тэгээ заримдаа хувь хүн юм уу, гэр бүл юм уу, заримдаа бүр хотоороо улс үндэстнэрээ энэ харанхуй хүчинд нөлөөлөгдөн амьдарч байдаг. Тэгээ өнөөдөр хувь хүний хувьд авч үзэх юм бол зарим хүмүүс ийм харанхуй хүчинд нөлөөлөгдөн, боолчлогдсон амьдарч байдаг. Наад зах нь архиталт. Зарим хүмүүс архинаас гарч чадхаа болтлоо боолчлогдсон байдаг. Өөрөө гарахыг маш их хүсдэг, гэхдээ чаддаггүй. Зарим хүмүүс маш их худлаа ярьдаг хүмүүс байдаг, худалч хүмүүс байдаг. Ердөөсөө л амьдрал нь худлаар дүүрэн, бодол санаа нь худал хурамгаар дүүрэн байдаг. Үннийг хэлхийг мэдэхгүй. Энэ бол боолчлол юм. Түүнийг захирж байгаа харанхуй хүч, түүний амьдрал, түүний гэр бүлд нөлөөлж байгаа нөлөөлөл байдаг. Заримдаа гэр бүлд бас боолчлол байдаг. Заримдаа гэр бүлд амар тайвангүй байдаг. Үргэлжийн хэрүүл, гэр бүл салалт. Тэр байтугай гэр бүлийн үр хүүхдүүд нь бүгдээрээ гэр бүлээсээ салсан. Тим гэр бүл байдаг. Ахан салсан, эгчин салсан, өөрөө салсан, дүүнэр нь салсан. Гэр бүлийн хувьд дандаа амжилтгүй байдаг. Энэ бол тухайн гэр бүлд ноёрхож байгаа харанхуй хүч байдаг. Тэр хүмүүсийг удирдах, тэр хүмүүс нөлөөлж байдаг. Тэгэхээр бидний тэмцэл бол эдгээр захирагчид харанхуй хүчний эсрэг бид тэмцэх ёстой, тэмцэж сурах ёстой. Зарим хүмүүс ийм зүйлд нөлөөлөгдөж яаж энэ бүхний эсрэг тэмцэх үү? Яаж өөрийгөө болон гэр бүлээ, үр хүүхдүүдээ мөн хотоо улс үндэстнээ энэ бүх харанхуй хүчний нөлөөллөөс аврах уу гэдгээ мэддэггүй. Тийм учраас хүмүүс мухар сүсэгт автдаг. Эсвэл сэтгэл санаагаар унаж гутарч, архинд ордог, амиа хорлдог. Хүмүүс бууж өгдөг, цөхөрч шантардаг. Заримдаа энэ бүхний хариуцлагыг хүмүүс рүү чигдэг. Эннээс боллоо. Эсвэл миний ааваас боллоо, миний ээжээс боллоо. Эсвэл
Би боловсралгүй учраас амьдралаа авч явж чадахгүй байх гэдэг юм уу? Эсвэл миний эхнэр нөхрөөс боллооч гэдэг юм уу? Ингэж хүмүүс бие биентэйгээ дайсагнаж эхэлдэг. Харин Библи бидэнд бид бол мах цусны эсрэг тэмцэхгүй маа гэдгийг хэлж байгаа юм. Хүмүүс ихэнхдээ бие бинийгээ буруутгадаг. Тэгээ бие бинийгээ биендээ гомдож, бие биендээ өшөрхөж, бие бинээсээ өшөө авч эхэлдэг. Энэ бол хамгийн буруу зүйл юу? Харин бид нэр тэр бүхний цаана байгаа харанхуй сүнслэг хүчний эсрэг бид тэмцэж сурах ёстой. Тэгэхээр 14 дугаар ишлэлдэр бат зогсоо гэж байна. Ингэж бат зогсохын тулд та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэл гэж хэлсэн байна. Үнэнийг бүсэл. Энэ бол сүнслэг тулааны маш чухал зүйл байдаг. Маш чухал зэвсэг байдаг. Хүмүүс яадаг вэ гэхээр бие бинийгээ хуурж мэхэлдэг. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ, дарга нь хүмүүсээ, хүмүүс нь дарганараа хуурж мэхэлдэг. Худал хуурмгаар дүүрэн байдаг. Ингэснээр бид амжилтанд хизээч хүрэхгүй. Худал хэлэгч хүмүүс аливаа гэр бүл улс үндэстэн өгөөрөө хоосрох тавилантай гэж Библийн сургаалт хэлсэн байдаг. Худалч байснаас ядуу байсан нь дээрэ гэж Библийн сургаал хэлдэг. Мөн худал хуурмаг хаанаас гардаг вэ гэвэл тэрхүү харанхуй хүчний захирагч тэр эрх мэдэл буюу тэр сатанаас аливаа худал хуурмаг гардаг. Есүс сатаныг юу гэж хэлсэн бэ гэхээр тэр худалч бөгөөд худал хуурмгийн эцэг нь юмаа гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл худал хуурмгийн эцэг нь гэдэг нь бүх худал хуурмгийн их үндэс нь үргэлж сатанаас, диаволоос гардаг. Тэр худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг гэж хэлсэн байна. Тэгэхээр аливаа хүмүүс худал хуурмгийг хэлж өгүүлж явдаг. Ингэж худал хуурмаг хэлэхдээ ямар ч хүн худал хуурмгийг зөвхөн өөрийн бодол санаагаасаа өөрөөсөө зохиож, өөрөөсөө ургуулan хэлдэггүй. Бузар муу сүнсний ятгалаг уруу татлаганд автахтаа хүмүүс худал хэлдэг. Түүний хэлсэн тэр худал хуурмгуудыг бодол санаандаа хүлээж аваад дамжуулан эхнэртэй, нөхөртэй, өр хүүхдүүдтэй, дарга нартаа хүмүүстэй худлаа ярьж эхэлдэг. Ямар ч хүн өөрөөсөө үндэслэн худлаа ярьдаггүй. Үргэлж худал хуурмаг муу ёрын сүнснээс сонссноо дамжуулан хэлж яадаг. Тийм учраас худал хэлж байгаа хүн болгон сатааны хамсаатан мөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас Библи бидэнд үнэнийг үргэлж бүсэлж бай гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үнэнийг өгвөл. Дэрэгд хүндээ үнэнийг өгвөл. Та алдсан байж болно. Эсвэл та ямар нэгэн зүйлийг мэдэхгүй байж болно, чадахгүй байж болно. Та үнэнийг л өгвөл. Мэдэхгүй зүйлээ би мэдэхгүй гэж хэл, чадахгүй зүйлээ би чадахгүй гэж хэл. Хэрвээ ямар нэгэн байдлаар алдсан бол та шударгаар алдаагаа хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээж алдаагаа засах тийм хариуцлагыг хүлээж чадах ёстой. Библи үүнийг бидэнд хэлж байгаа. Үнэнийг бүсэл. Хэрвээ баатар хүн бүсгүй бол илдээ хаана тогтоох вэ? Баатар хүн бүсгүй бол зэвсгээ хаана тогтоох вэ? Бүс бол бидний сүнслэг тулаанд маш их чухал зүйл. Бидний бусад баатар хүний хувьд тулалдаанд ялахын тулд зэвсгүүдээ тогтоодог тэр чухал зүйл байгаа. Бүс гэдэг бол бас тодорхой маш их эрх мэдлийг бас харуулдаг. Олон баатрууд бүсээрээ ялгардаг байсан байна. Зарим нь алтан бүс, зарим нь мөнгөн бүс бүсэлдэг. Энэ нь тэр хүний эрх мэдэл, тэр хүч чадлыг харуулдаг. Тийм учраас энэ сүнслэг тулаанд эрх мэдэлтэй мөн хүчтэй мөн зэвсгээ тээж явъя гэвэл үннийг бид нэр бүслэхээс өөр арга байхгүй юм. Наад захын энгийн жишээ. Манай чуулганы нэг эмэгтэй ярьж исэн. Эгчийнхаа цамцыг өмсөд одоо сургууль дээр ангидаа очсон. Гэтэл ангийнх нь хүүхдүүд ямар гоё цамц вэ? Чамд ямар их зөгч вэ гэсэн чинь тэр эгчих гэж хэлж чадаагүй. Зүгээр л минийхаа гэлцсэн. Дараа нь мэдээж эгчин цамцаа авцсан. Тэгээд ангийнх нь тэр цамцаа өмсөхгүй яасан бэ? Чамд маш гоё зогсон штэ гэсэн чинь эгчийнхаа гэж анханасаа хэлээгүй учраас тэр дахиад нэг худал зүйл зохиох тийм сорилттой тулгарсан гэж байгаа. Одоо юу гэж хэлэх вэ? Тэгээд тэр эмэгтэй хэлж исэн. Би анханасаа л миний эгчийнхаа гэж би хэлсэн бол өөрийгөө ийм эвгүй байдалд оруулж дахин худлаа хэлэх ийм асуудал би өөрийгөө хутгахгүй байсан. Тэгэхээр бид нар эндээс сурах хэрэгтэй. Анханасаа л бид нар худлаа ярихгүй тулд үннийг өгүүлж амьдрч сурах маш их чухал юм. Ингэснээр бид амар тайван бас зөвхт байдал дотор өргөжлүүлэн алхахад маш их чухал суур болох болно. Тийм учраас би хүмүүс тандаж итгэгч нартай хандаж хэлэхэд бие биендээ үннийг өгүүлж амьдрцгаая. Бид нар худлыг хэлснээрээ сатааны хамсаатан болдог учраас
Бид нар сатаныг сонссноо бусдад худал хуурмгаар дамжуулдаг учраас ах дүүс минь, ах эгч дүүс минь үннийг өгүүлэхээр бат шийдцгээе.